Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар Соноогийн гэр бүл болон Дүнрёныг тайлбарлах болно. Өнгөрсөн дугаар дээр уг нь бол Тэгийг тэгээ Соноогийн гэр бүлтэй тайлбарлаад дуусгана гэжсэн боловч хитрхи урт дугаар болох гээд байгаа учраас хуваагаад ярихаар шийдсэн. Эхлээд ярих дүр бол Соноо байгаа. За Соноогийн хувьд онцлог нь болохоор ээжийн сайн хүү, дүүгийн сайн ах байдаг штэ. Бүх талдаа өвтэй гш хүмүүстэй ээлдэг, зөөлөн харьцдаг, онц сурдаг, ээжтэйгээ сайн ярилцдаг тий. Ээжийнхэн төшөг тулгуур нь болдог гэх мэт бүхий л ээж аав нарын хүслэн болсон гэдэг шиг тийм сайн хүүхэд байдаг. Өөлөх юм байхгүй. Соноогийн хувьд ер нь бол сайн аав ээж өсгөж хүмүүжүүлсэн арга барилаар ер нь л угаасаа сайн хүүхэд болж өссөн байдаг тийм. Гэхдээ яг өсвөр наснд аав насварсан яг энэ сайн хүүхэд байх хүслийг нь бүр их болгосон байж болно. За юу гэсэн үг вэ гэхээр өсвөр наснд аавыгаа алдах нь эрэгтэй хүүхдүүдийн хувьд зөвхөн ингээд нэг хагцлын мэдрэмж төрүүлэхээс гадна ертөнцийг үзэх үзэл, эр хүний дүр төрх буюу те нөгөө эрэгтэй хүн ямар байдаг вэ гэсэн тэр онцлогийг харуулах тийм дүр. За тэрнээс гадна гэр бүл дэх байр суурь ингээ бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байж болдог байхгүй. За хөгжлийн онолоор бол өсвөр нас нь ер нь хүүхдүүдэд би хэн бэ гэдгээ тодорхойлох үе байдаг. За эрэгтэй хүүхэд ааваасаа эрэгтэй хүн ямар байх ёстойг үлгэрлэж идэг. Энэ үед аав нь байхгүй болчоор өөрт нь чиглүүлэх хүн байхгүй болсон юм шиг тийм орхигдсон хоосон мэдрэмж авах боломжтой. За аав нь байхгүй, аавыгаа алдсан эсвэл гэр бүл дэх тэр үүрэг нэр хүндийн хувьд сул аавтай айлын хөвгүүдэд ажиглагддаг хит хитэн зүйл байдаг нь сонуу дээр ажиглагддаг байгаа. Нэгдүгээрт та эдийн бүр хэзээний танил болсон ойлголт болох emotional parentification байгаа. За хүүхэд өөрийн хөгжлийн хэрэгцээг орхин эцэг хийхин сэтгэл зүйн хэрэгцээг хангах үүргийг хүлээхийг хэлдэгтэй. За гэр бүлд хоосоо орон зай үүсгэхэд хин нэгэн тэр орон зайг нөхөх ёстой болдог. Аав байхгүй болсон учраас тэр гэр бүл маш том нүхтэй болсон. Соноогийн хувьд бол аав нь их сайн аав, сайн нөхөр байсан юм шиг одоо кинонд харагддаг штэ тий. Нөгөө Соноогийн аавтайгаа ярьж байгаа байдал, Соноогийн хүмүүжил, ээжийнх нь байгаа байдал зэргээс нь харахад Соноогийн аав бол маш сайн хүн байсан гэдэг нь бол харагддаг. Тийм чухал дүр гэр бүл гинт байхгүй болчоор ганц байгаа эр хүн гэж хүүхэд өөрийгөө мэдрээд ээжийнхэн төшөг тулгуур нь болох тий аавыгаа орлохыг хичээх сэтгэл зүйн хувьд ээжийнхэн хамтрагч төшөг тулгуур нь болохыг хичээдэг тийм нөхцөл байдал бий болж байгаа. За энэ нь яаж илэрдэг вэ гэхээр өөрийнхөө хэрэгцээг бусдын хэрэгцээний дараа тавих. За эцэг хийхэн сэтгэл санааг доктортой байлгах, хариуцлага хүлээх, зохицуулах. За насандаа баймаргүй хитрхи ухаалаг тийм ойлгомжтой байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. За сонуу дээр яг энэ emotional parentification яаж илэрдэг вэ гэхээр ээжийнхээ хийсэн юм амтгүй хоолыг ингээд амттай ингэж хилээд иддэг тий. Ланч боксонд хоолтойгоо очих юм бол ээж нь гомдно гэж бодоод шатан дээр сууж агаад хоолоо идэж дуусгаад орох зэрэг үйлдэлүүд хийдэг. За энэ нь ээжийнхээ сэтгэлийг бодоод хийж байгаа үйлдэл болохоос гадна ээжигээ хангалтгүй дутуу гэж мэдрүүлэхгүй тул хийж байгаа үйлдэл буюу өөрийн хэрэгцээнээс ээжийнхэн хэрэгцээг дээгүүр тавьж байгаа үйлдэл болж байгаа. Ингэснээр Соноогийн хувьд ээжийнхэн сэтгэл зүг хамгаалж байгаа нэг хэлбэр байгаа байхгүй. За дээрэс нь ээжийнхэн сэтгэл санааг байнга тийм анхааралтай ажигладаг те ээжигээ уйлуулах гомдохоос айдаг. За Соноо бас хэцүү байгаагаа хэлж чадхаа болдог. Хүүхдэл юм чинь уг нь хөрхи аавыгаа маш их санаж байгаа шүү дээ. Тэрийг илэрхийлж чадахгүй байдаг нь бас emotional parentification хийж байгаа буюу гэр бүлд аавыгаа оруулж байгаа ээжийнхэн төшөг тулгуур болж байгаа гэсэн тэр хариуцлагын мэдрэмжээс үүдэлтэй гэж үзэж байгаа. За хоёрдугаар Соноогийн сэтгэл зүйн онцлогийг тайлбарлах зүйл нь бол the man of the house гэж ойлголт байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр нийгмийн хүлээлт болон гэр бүлийн уламжлалт бүтцээс үүдэлтэй буюу эрэгтэй хүүхэд аавыгаа алдах үед хүрээлж байгаа хүмүүс буюу хамаатан садан ч юм уу тэр хүмүүс нь одоо чи л ээжигээ хамгаална тэ чи л дүүгээ хамгаална гэх мэт үгсийг эсвэл агуулгыг санаатай болон санамсаргүйгээр шууд бусаар илэрхийлж яадаг. За энэ нь өсвөр насны хүүхдэд яг тэр нөгөө өөрийгөө олох гээд явж байгаа насн дээр нь тохиож байгаа учраас би хамгаалагч байх ёстой гэсэн гүн тийм итгэл үнэмшил суулгадаг байж болно. The man of the house болсон хүүхдүүдийн шинж тэмдэг нь юу юм бэ гэхээр сул дорой байдлаа нуух, юу ч болоогүй мэт байх. За гэр бүлийнхэн шийдвэр гаргалтанд нь оролцох, аюулгүй байдлыг хангах гэж хичээх зэрэг байдлаар илэрдэг байгаа. За одоо хэдүүлээ нэг сцен үзье. 엄마도 많이 놀랬지? 좀 해. 걔한테. 어디 지금 뭐 잘못 때린 거 알겠지? 뭐 저거
큰 병원 가봐야 되는가? 어? За энэ сцен дээр Соноогийн уйлж байгаа шалтгаан нь Соноо өөрийгөө одоо тэр гэр бүлийн ганц эр хүн, ээжийн ганц түшиг талхуур гэж бодож явах үед нь ээж нь өөрт нь мэдрэмжээ илэрхийлэхгүй өөрөөс нь нуугаад тэгийн аав тэр сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа нь өөрийнх нь нөгөө хичээж харуулж байсан тал дүүр нь юу ч биш юмшгээр мэдрэгдсэн байх боломжтой гэж би харж байгаа хгүй. Өөрөө бол яг аавынхаа өмнө гимшээд байна гэд бураад хэлдэг штэ. Гэтэ өөрийгөө бас аав шигээ сайн байж чадахгүй байна гэж мэдэрсэн байж болно. Энэ бол уг нь хүүхэд наснд заавал байх ёсгүй хариуцлага штэ. Гэхдээ нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад аавыгаа гинт алдснаас л дээж нь одоо хоёр хүүхэдтэй ингээд тоцорж байгаагаас нь шалтгаалаад иймэрхүү хариуцлагыг хүүхэд өөр дээрээ авсан байж болно. За 3 дугаарт нь бол The Good Child Role гэдэг үгс нь хамгийн ихний дугаар дээр би ярьжсэн. Тэгээ ер нь Good Child Role нь бол гэр бүлд томоохон асуудал бий болоход зарим хүүхдүүд би ингээд алдаа гаргахгүй сайн байх юм бол манай гэр бүл аз жаргалтай байна. Би санааг нь заавахгүй байх ёстой гэж боддог байгаа байхгүй. Одоо нөгөө гэр бүлийнхаа нэр хүнд үнцнийг авч явах хүн болохоор шийддэг байх нь гэр бүлд асуудал тулгарсан байгаа учраас энэ нь одоо санхүүгийн асуудал ч юм уу одоо Соноогийн гэр бүлийн хувьд аавыгаа алдсан байгаа. За тэгээд энэ нөхцөл хүүхдүүд яадаг вэ гэхээр хит төгс төгөлдөрт тэмүүлэх, бусдаас магтаал авах хүсэл хэрэгцээтэй байх, өөрийн хүсэл сонирхлоос илүү зөв буюу одоо хүмүүсийн хүсдэг сайн гэж боддог тэр замыг нь сонгох, бусдын урмыг хугалахгүй гэсэн айдас зэрэг ажиглагддаг. За Соноо бол угаасаа л мундаг хүүхдээс нь түрүү хэлсэн те. Гэхдээ аав нь байхгүй болсноос эдгээр мэдрэмжүүд нь бүр нэмэгдээд алдаа гаргахаас айх, муу хүүхэд байхаас айх, тийм таагүй одоо ууртай гунигтай сэтгэл хөдлөлөө харуулахаас айх, асуудалд орооцолдохгүй байх, зэрэг шинж тэмдгүүд хүчтэй илэрдэг. За энэ гурван зүйл бүгд байсан болохоор Соноо ингээд гаднаасаа төлөвшсөн сайн хүүхэд ухаалаг гэж харагддаг байсан бол уг нь хүүхдийн дотор юу мэдрэгдэж байгаа гэхээр айдас, гэмшил те. Яг биеийн тодорхой бус байдал буюу өсвөрнөс нөгөө биеийг хөгжүүлж итэл тэр нь ингээд ганхаад ирчихэж байгаа учраас тиймэрхүү мэдрэмжүүд төрдөг байсан байж болно. Бураад ингээд тийм сайн байсан шалтгаан нь бол яг Соноо аавыгаа алдах үед бураа бусад хүмүүсээс арай өөрөөр хандсан буюу Соног ингээд нэг сул дорой байх, хэцүү байх тэр боломж нөхцөлийг ингээд олгодог. Соног бас байнга ингээд мундаг биш, чадахгүй байсан болно, хэцүү байвал илэрхийлэх тэр боломжийг нь олгодог байсантай холбоотой байх гэж би боддог. Яг л ингээ би биендээ бусад хүмүүс өөрсдөд нь мэдрүүлдэггүй байсан тэр зүйлийг мэдрүүлдэг байсан учраас би нэгээ сонгосон гэж би боддог. За хэрвээ хүүхэд урт хугацаанд дээрх зүйлүүдийг мэдрээд яваад ах юм бол юу болох вэ гэхээр хашрах хам шинж, сэтгэл төвшөл, сэтгэл гутраал тий өөрийн хэрэгцээг ойлгохоо байх, хэд хяналттай байх, гэмшил зэрэг мэдрэмжүүд асуудлууд бий болох боломжтой. Харин Соноо энэ нөхцөл байдлаас яаж гарсан бэ гэхээр одоо хэдүүлээ нэг сцен үзье. 오늘 진주 다쳤어요. 엄마 많이 놀랐는데 저한테 괜찮다 그러셨거든요. 근데 태기 아빠한테는 무서웠다고 우셨어요. 안 서운해? 아빠는 하나도 안 서운해, 선우야. 엄마한테 해줄 수 있는 게 아무것도 없어. 엄마가 행복했으면 좋겠어. Аавтайгаа ярилцаж байгаагаар ингээд найруулагч харуулдаг. За найруулагч яг юу харуулах гэж байсыг нь яг тодорхой мэдэхгүй. Гэхдээ минийхаар бол Соноо өөрийнхөө дотоод биетэй ярилцаад өөрийгөө чөлөөлсөн хэсэг гэж боддог байхгүй юу? Хөлийн аргаар буюу хүүхэд ингээд одоо миний чадах юм угаасаа энэ ээж минь л аз жаргалтай байх нь хамгийн чухал гэсэн дотоод бодлоо аавыгаа хэлж байгаа юм шигээр мэдрээд тусгалын аргаар ухамсарласан байж болно гэж би боддیں۔ За энэс гадна ээж нөгөө тэгийн аавтай уулзраа болоод тэ дүүн бас тэгийн аав маш сайн хайртай байдагаас нь өөрийгөө parentification-ээс чөлөөлөөд зүгээр л айлын том хүү байх боломжийг би гол нь яаж вэ гэдэг нь Соноо тэр нөхцөл байдлуудыг бүгднийг хүлээн зөвшөөрсөн буюу те миний чадах юм угаасаа л юм байна. Гэхдээ ээж аз жаргалтай байх хэрэгтэй. Босоо ах бол сайн хүү юм байна. Жинжүүч гэсэн энэ хүн сайн байна гэдэг тэр бүх нөхцөл байдлыг надаас илүү өсөө ах ээжэд ингээд түшиг болж чадах юм байна гэсэн тэр бүх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадсан учраас өөрийгөө parentification-с чөлөөлж чадчих байгаа байхгүй юу? Ер нь сэтгэл зүйн амар амгалан гэдэг бол хүлээн зөвшөөрөхөөс л эхэлдэг байгаа. За хоёр дахь төр нь бол Соноогийн ээж байгаа. Соноогийн ээж бол ганц бие ээжүүдийн ялангуяа нөхрөө алдсан эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг маш тодор харуулдаг дүр штэ. За гинтийн хагацал бол эмэгтэй хүний тэр аюулгүй байдал, ирээдүйн баталгаа, сэтгэл зүйн төшиг тулгуурыг ингээд нэг моментод
үгүй болгочдөг зүйл байгаа. За энэ үед эмэгтэйчүүдэд бусдаас өөрийгөө тусгаарлах, бусдын өрөвцөн арцнаас зуухтах зөвхөн хүүхдүүдийн төлөө амьдрах гэсэн төлөвт шилждэг байгаа. Сануугийн ээжийн хувьд бол өөртөө нэг шинэ хувцас авахгүй, гоо сайхандаа анхаарахгүй байдаг. Энэ нь хаана харагддаг вэ гэхээр Сүньяны ээж нь ирсэн чинь нүгцэн дээр нь тогсон хувцсыг харуулдаг. Хууранхай дотор хувцас, оймс өнгө алдсан хувцас тиймэрхүү юмнууд харагддаг. Гоо сайхны ширээрөө харсан чинь хоёрхан л зүйлээдэг. Тэгээд Мираны юмнуудыг авдаг штеп. За тэгээд бүх амьдрал нь Сонуу, Жинжүү хоёрыг дутуу мэдрүүлэхгүй байх, жаргалтай байлгахын тулд байдаг. Учираас өөрийгөө ингээ бүрэн хайцсан байгаа. Сайн хөшүүдийн буйнаар ер нь бусдаас өөрийгөө олол тусгаарлаагүй. Гэтэ нөхрөө алдсан эмэгтэйчүүдийн хувьд, ганц бие ээжүүдийн хувьд гол нэг сэтгэл зүйн онцлог нь юу байдаг вэ гэхээр гэмшлийн мэдрэмж айгүй хүчтэй байдаг. Хүүхэдтэй бүтэн гэр бүлтэй аавын хайрыг өгч чадсангүй гэх мэтээр зарим тохиолдолд өөрөөсөө хамааралгүй, өөрөөс нь шалтгаалаагүй шалтгаануудаар өөрийгөө шийтгэх сэтгэл зүйтэй байдаг байгаа. Энэ гэмшил нь зарим тохиолдолд хүүхдүүдэд хэтэрхий хэрэглүүлэх эсвэл хүүхдүүдийнхээ өмнө өртөө юм шигээр амьдрах зэрэг үйлдэлүүдийг дагуулж идэг байгаа. Сүньяны хувьд нэг ажиглагддаг зүйл нь эдний гэр бүлд ажиглагддаг гэх юм уу? Нэг тэр зүйл нь бол role reversal буюу дөрүүдийн солигдсон байдал байгаа хгүй юу? Гэр бүлийн бүтэц цоорхой болонгууд нэг гишүүн тэрийг нөхөйг хичээдэг. За тэр хүн нь Сонуу байсан гэж ярьсан шүү дээ. Аавыгаа орлож айлын эр хүн болох гэж хичээд. За энэ бол role reversal буюу үүргийн солилцол байгаа хгүй юу? Уг нь бол ингээл ээж л хүүхдээ харж хандах хэрэгтэй те. Гэхдээ гэр бүлийн онцлогоос болоод энэ эсрэгээрээ мэдхийн нэгэнд мэдрэгдэж болно. За энэ бол ээж нь ухамсарын төвшөнд за чи энэ гэр бүлийн ганц үлцэн эрэхтэй шүү те. Одоо чи ингээд энэ гэр бүлийг авч явна шүү гэх мэтэр ингээд шууд хилээгүйч гэсэн өөрийн мэдээлэлгүй хүүхдээ сэтгэл зүйн хувьд түшдэг. Хүүхдээсээ альва зүйлийг асууж шийддэг нөхцөл байдал руу орсон байгаагаар илэрхийлэгдэж байгаа. За одоо хэдүүлээ нэг сцен үзье. 네 청소할 때 손에 꼭 고무장갑 끼야 된대. 락스강, 세제강 그 억수로 피부에 안 좋다. 알았다. 근데 또 그 일하다 보면 그래 안 된대. 손을 아직 모르지. 손을 할까봐 내도 가슴이 조마조마하다. 내 또 돈 많이 벌어가지고 응? 우리 son은 운동화도 사주고 그래도 저 대학교 보낼 때 옷이라 타는 걸 사입해야지. 손우가 그 발을 알아. 이거 예미 마음이 또 그랬나. Хэдийгээр ингээд Сонуу гэр бүлийн эр хүний үүргийг гүйцэтгэх гэж хичээдэг, ээж нь Сонууг түшдэг байсан ч гэсэн ээж нь ингээд үргэлж хүүгийнхэн хүүхэд насыг хамгаалахыг хичээдэг. За ээж нь Сонууг том хүн шиг байх гэж хичээгээд байгааг анзаардаг болохоор ажил хийж байгаа хилдэггүй, мэдэгдэхийг хүсдэггүй те. Хэрвээ мэдэх юм бол хүүгийнх нь нуруунд дээр ирэх ачаад бүр нэмэгдэн гэж санаа зовдөг буюу хүүхэд хэвээр нь үлдэх хүсэл байсантай холбоотой. Тэрнээс гадна хэрвээ хүн ээжигээ ажиллаж байгааг мэдээд туслах гэж хичээх юм бол тэр ээжэд их хүнийхээ уургийг хангалттай биелүүлж чадсангүй гэдэг тийм хүчтэй гэмшлийн мэдрэмж бас мэдрэгдэж болох байхгүй юу? Ийм зүйлээс сэргийлээд Сонууд ажил хийж байгаагаа хэлдэг гэхгүй. Яг энэ сценийг тайлбарлах өөр нэг зүйл нь болохоор The Mask of Strength буюу хүмүүс бусдад өөрийн зовлон шаналлаа харуулах нь эрсдэлтэй буюу буруу зүйл гэж боддог учраас хүчтэй харагдах гэж хичээдэг үзэгдэл байгаа байхгүй юу? Нөгөө эмзэг байдлын хүчин эсрэг байх нь шүү дээ. Хэрвээ Сүньян ингээ хэцүү байгаагаа харуулах юм бол Сонуугийн ачаа бүр нэмэгдэн гэж айсан, бүр илүү сэтгэлийн дарамт бий болно гэж айсанс болоод хүүгээсээ ажил хийж байгаагаа нуудаг. За одоо өөр нэг хэсэг нь үзье. 엄마도 많이 놀랬지. 좀 해. 괜찮다. 니 많이 놀랬지? 엄마가 나보다 더 놀랬겠네. 이제 괜찮다. Энэ дээр бол Сонуу өөрт нь хэлсэнгүүгээд гомдож байгаа бол ээжийнх нь ухтаа цаад санаан дээр хэлсэн шалтгаанууд байсан буюу хүүгийнхээ ачааг хүнд болгохыг л хүсэхгүй байгаа тэр хэлбэр байгаа байхгүй юу? Ерөнхийдөө хүүхдээ man of the house биш зүгээр л хичээлээ сайн хийдэг те ээжийн сайн хүч хийгээр нь л үлдээмээр байсан баг. За энэ ээжийн бас нэг өрөвдмөр сценыг хэдүүлээ үзье. 이런 애가 뭐가 좋다고? 악연도 이런 악연이 없어. 어? 전생에 내가 무슨 죄를 많이 져서 너 같은 애랑 엮여가지고 아유. 어머니 왜 말씀을 그렇게 하십니까? 저도요. 우리 엄마 귀한 딸입니다. Хатам ээжигээ ингээ ирэх үед айхтар хичээж бэлддэг гэхгүй те. Яг тэгэхээр хатам ээж нь өөрийг нь шүүмжилж буруутгах гэж ирж байгаа гэдгийг нь
мэдж байгаа учраас зүгээр сул дорой харагдахгүй байхыг хичээгээл нормал байдаг. Харин энэ хэсэгт ингээ хүчтэй харагдаж одоо маш тод ингээд ажиглагдж байгаа миний сэтгэлийг өвдөгдөг нэг зүйл бол энэ хадам ээжийнхэн балиар заван зам баггүй юу? Яг нэг ийм төрлийн хүмүүс байдаг. Миний хүүхэд дэлхий, бусдын хүүхэд мэлхий гэдэг замтай. Ингээд өөрөө хүүхдээ алдсан мэдээж ингээ их хүн маш хэцүү байгаа ойлгомжтой шүү дээ. Гэхдээ залуу наснда нөхрөө алдаад хоёр хүүхэдтэй үлдэж байгаа бэрд нь ямар хэцүү байгааг ойлгохгүй байна гэдг нь энэ хүнд ингээд эмпати буюу бусдыг ингээд ойлгох сэтгэл байхгүй, инэрх сэтгэл байхгүй, тэнэг хүн гэдгийг нь харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм муухай хүн, ийм муухай хадам ээж бити байгаарэ гэж хүсмээр байна. Харин Сүньон бол ээжигээ эрэхтэн ингээд хачи ихэр бэлддэг шүү дээ тий. Бүр ингээд Мираныхаас ингээд нөгөө нүүрснүүдийг ингээд авч тавиад тэднийхээс ингээд нүүрний бодог хамаг мэг ингээд зөөгөд бэлддэг. Шалтгаан нь гэвэл ямар ч хүн аав ээж гэрийнхэн дамуу явж байгааг харуулахыг хүсдэггүй шүү дээ тий. Дээрээс нь яг нөгөө нэг сонуугийн санааг зоох үед гэсэн бодлынхаа адил ээж минь надад санаа зовчихгүй гэсэн айдсаас шалтгаалаад тэгж их бэлддэг. За ээж нь бол өөрийг нь яг яаж хайрладаг тий. Хэрвээ ингээд тааруухан харагдах юм бол өөрт нь яаж санаа зовоод яаж хямрахыг мэдж байгаа учраас ээжийг ирэхэд илүү бэлддэг. Хадам ээжийн хувьд зөвхөн Сүньоныг л зэмлж байгаа тий. Зөвхөн Сүньоны л сэтгэл зүгийг гэмтэж байгаа бол ээжийн санаа зовнил нь өөрийг нь биш ээжийг нь өвтгөн гэдгийг мэдж байгаа учраас илүү бэлдэж байгаа. Гэт өөрөө бас энэ хадам ээжигээ ирэхтэн ч гэсэн хэлдэгтэй би ч гэсэн хин нэгний хайртай охин штэ гэж. Хүн болгон яг Сүньон шиг хин нэгний хайртай хүү, охин, ач, зээ, ах トゥ байдаг учраас нэг нэгэндээ инэрэнгуй хандах хэрэгтэй байгаа байхгүй юу? Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэдэг үзэл бодол орхиороо хүмүүсээ хэрвээ тийм бодолтой тэгвэл яг хөө миний хүүхэд угаасаа надад хамгийн хөөрхөн, надад хамгийн сайн нь байгаа л та. Гэхдээ бусад хүүхэд ч гэсэн ээж аавдаа яг хамгийн сайн нь хамгийн хөөрхөн нь хамгийн сайхан байдаг гэдгийг ойлгоорой. За тэгээд Сүньон Мусон буюу Тэгийн аав байсан учраас хүүхдээрээ байх боломжийг олгож тий өөрийгөө ч гэсэн сэтгэл зүйн хувьд ингээд хүчтэй хүн байх гэж харагдуулах гэж хичээх биш хин нэгний түших боломж олдоод сэтгэл зүйн хувьд одоо юм тайван нөхцөл байдлыг бий болгож чаддаг лээ. За дараагийн нэг ярих дүр бол Дүнрион байгаа. За энэ бол миний хайртай дүр. За маш ухаантай, хүний асуудлыг сайн ойлгодог, ойлгоё гэж сонсдог тий. Найзууд нь өөрөө шийдэж чадахгүй юм бол байх юм бол Дүнрионоос асууж байгаа нь одоо энэ хүүхэд ямар түшигтэй хүүхэд болохыг харуулдаг. Гаднаасаа том хүн шиг ирнэ дотроо зүгээр л ээжийнхээ хайр халамжийг сансан жоох хүүхэд байдаг шүү дээ. Энэ хүүхэд бол үл хайгарах хүчирхийллийн маш том жишээ байдаг. Үл хайгарах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн үндсэн хэрэгцээг хангахад хангалттай анхаарал хандуулахгүй байхыг хэлдэг. За энэ нь хүүхдийг зодож нүдэх биш, чимээгүй, үл үзэгдэх шинжтэй байдаг учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй ч гэсэн хүүхдийн сэтгэлд маш том нүх ангал үлдээдэг байгаа. Одоо нэг өгүүлбэрээр бол хүүхдэд хайр халамж, анхаарал, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байхыг хэлж байгаа. За Дүнрионд бол тод харагддаг. Энэ төрлийн хүчирхийллийн шалтгаан нь бол эцэг эхийн ажилдаа хит анхаарах эсвэл өөрийн асуудалтай хит түрцснээс бий болдог гэж үздэг. Эдний гэр бүлийн хувьд ээж нь амжилттай яваа, карьер хүсэн эмэгтэй. За аав нь бол сургуулийн хатуу багш байдаг. За Дүнрионыг бол айхтар зодож моддоггүй, өлсөгдөггүй, гэрт нь бол идэх юм ямарсан байждаг. Эсвэл ээж нь мөнгө үлдээчдэг те. Гэхдээ сэтгэл зүйн хувьд дэрэгдэн байдаггүй хүмүүс буюу Дүнрион ингээ эрхэлмээр санагдахад, хайр халамж мэдрэмээр санагдахад хинч дэрэгдэн байдаггүй. Гэр бүл нь мөнгөний хувьд асуудалгүй ч гэсэн Дүнрионд бол халуун хоол байдаггүй байсан, хөрхи үргэлж бэлэн гомын идэх эсвэл хин нэг найзындаа хоол иддэг байсан шүү дээ. Гэр бүлд нь ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй, хүрэгч дүүрэн хоол, эсвэл хитвч дүүрэн мөнгө байсан ч гэсэн энэ хэрэгцээг нь өгч чадах. За Дүнрионд бас хараа хяналт өрдөөсөө байдаггүй байсан. Хаана хинтээ юу хийж явна хинт чамаагүй гэсэн бусдынх нь ээж аав нар бол тийм гол болчлоо ороорой гэд дууддаг. Тэгээ хаагур юу гэд яваад таа ингэ санаа зовдөг байсан бол Дүнрион энэний аль нь ч байгаагүй. Үл хайгарах хүчирхийлэлд өртдөг байсан учраас Дүнрионд дараах байдлууд ажиглагддаг байсан ба. Нэгдүгээрт хэд сонор сэрэмж буюу үл хайгарагдсан хүүхдүүд амьд үлдэхийн тулд эргэн тойрны хүмүүсийн сэтгэл хөдлөлийг маш нарийн ажиглаж сурдаг. Жижиг зүйлүүдээс ч гэсэн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг байгаа. Тийм болохоор нөгөө Жуханы ээж нь яагаад гонхтой агаад байгаа? 니네 엄마가 왜 기분이 안 좋은지 모르겠냐? 몰라. 식구들이 너무 잘 있어서. Тогсон яагаад хинийний хайрыг хүсэж байгаа гэх зэргийг бол анзаарч харж байгаа. За дээрэс нь хэрэгтэй хүн гэдгийг мэдрэх хэрэгцээ их байсан буюу одоо гэрт нь угаасаа хинч өөрийг нь тоохгүй байгаа учраас өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас бусдын асуудлыг шийдэж өгөх замаар өөрийнхөө тэр хэрэгцээтэй байгаа үн цэнийг мэдэрдэг. Гэрт нь хинч тоохгүй байгаа учраас гэрт нь хинт ч чухал байгаа биш байгаа учраас бусад хүмүүсийн хувьд найзуудынхаа хувьд чухал хүн болохыг хичээж байгаа байхгүй юу? За 3 дугаарт нь бол Дүнрион гэр бүлийнхаа хувьд ч найз нөхдийнхөө хувьд ч алиалагч нь байдаг.
Гэрт нь ингээд тий дандаа хүйтэн уур амьсгал байж идэг. Аав нь хатуу ээж нь байхгүй. Одоо энэ нөхцөлд бол хурцдмал байдлыг зөөлрүүлэх эсвэл өөр дээр ингээд жоохон ч гэсэн анхаарал татах хүслийн үндсэн дээр үргэлж хошигнож хөнгөн байхыг хичээдэг байхгүй юу? Тэрнээс гадна тэр өөрийнхөө дотроо мэдрэгдэж байгаа мэдээж үл хайхрах хүчрэлтэй хүмүүсийн дотор юу мэдрэх тийм ээ гэхэлэр юм орхигдсон мэдрэмж, гуниг те ганцаардал юм таагүй мэдрэмжүүд агиух байгаа шүү дээ. Тэр байдлуудаа гаднаа мэдэгдэхгүй тулд харуулахгүй тулд зүүж байгаа баг нь байж ус болно. Хэрвээ хүн хитрхийх ингээд шалтгаангүй зүйлүүд дээр те инээдтэй биш зүйлүүдээр энийгээ дах юм бол дотор нь эсрэгээрээ мэдрэгдэж байх боломжтой байдаг гэдгийг илэрхийлж байгаа байхгүй юу. За дээрэс нь hunger for attention буюу мотоцикл унах, тэгээ бүжиглэх, сахилга гуйтах нь ердөөсөө намайг хараач гэж ээж аавдаа хэлж байгаа. Тэр илэрхийлэл байгаа байхгүй юу. Сайн зүйлээр ингээ угаасаа анхаарал татчих чадахгүй байгаа тий. Угаасаа сайн сурдаггүй учраас, то сайн айхтар, сайн хүүхэд биш учраас. Гэм болохоор муу хүүхэд байгаад ч хамаагүй аав ээжийнхээ анхаарал татахыг хичээж байгаа байхгүй юу. Би ингээд энэ киног ярихдаа одоо эн чинь дөрөвдгөн шүү дээ. Дугаар алган дээр ингээ бэлдэж явах та, ярьж явах та ингээ уйлж байна. Үнэхээр бүр ингээ сэтгэл зүйн хувьд бас хүчтэй мэдрэгддэг кино шүү. За дүнрэн бол те 1900 одоо дурсамж 1988-ийн хэлцүүч шиг харагддаг ч гэсэн үнэндээ бол үл үзэгдэх хүүхэд байгаа. Бусдын хайр дурлал, гэр бүлийн асуудлыг тойл шиг тод харж чаддаг мөртлөө өөрийнх нь төрсөн өдрөөр хинч байхгүй хоосон ширээг хараад ямар их шаналж байгааг хинт ч хэлдэггүй. Бусдад зөндөө тусалдаг гэрнээ өөрөө хинээс ч тусалцаа аваагүй. Бүгдийг мэддэг тэр том хүн шиг зан үнэндээ ээж аавынхаа хайр халамжаас эрт таслагдсан өөрийгөө өөрөө өсгсөн хүүхдийн амьд үлдэх survival тэр мод байгаа хгүй юу. Дүнрээ ингээд гэрээсээ зугцсан хэсэг дээр найзуудтай хэлдэж штэ. 내 소원이 뭐게? 뭔데? 우리 엄마가 제일 잘하는 요리가 있어. 미역국. 그 보호망인가 뭔가 되고 나서부턴 에휴 올해는 그래도 미역국이나 한번 얻어보나 했더니 Надад ердөөсөө л ээжийн хийсэн халуун шүл хэрэгтэйсэн гэд. Энэ нь бол үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хамгийн энгийн бөгөөд хамгийн өрөвдөлтөй хүсэл байдаг. Би нэг ээж аавтай уулзчихсан. Хүүхдэд ингээ хайр халамж хэрэгтэй байна. Хүүхдтэйгээ жоохон анхаарал өгөөч гэсэн чинь одоо хаанасаа ийм хайр мэр гэдгийг ойлгочдөг, сурчдаг байна. Хайр мэр одоо яахаар ингээ хүсэж эхэлчихдэг байна гэдэг хариултнаа өгж байгаа байхгүй юу? Хүн угаасаа л хайрлагдах гэж төрсэн байдаг байхгүй юу? Тэ? Заавал юм үзснээрээ кинон дэр харснаас эсвэл одоо хин нэгэн хүн хүүхэд хайрлагдах ёстой гэж хэлснээс болоод биш. Угаасаа л хүн төрөлхөөсөө хайрлагдах хүсэлтэй төрдөг байхгүй юу? Анхаарагдах тий. Тэр гэр бүлд одоо тэр хүмүүсийн хувьд чухал гэдгээ мэдрэх тийм хүслүүдтэй төрдөг. 얼른 먹어. 쪽바로 해라 쪽바로. 네? 쪼개기니 씨. 너 다 먹는 거 보고 갈게. 엄마 덕선이 이제 수연이라고 안 불러도 된대요. 그래서 저를 덕수라고 부르려고요. 덕수요. Энэ дугаараа хувьд бол хүмүүсийг эмпатитай байгаасаа гэж хүсмээр байна. Хүүхдээ чухалчилдаг, тэгээ хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл битгий өсгөөсэй гэж хүсмээр байна. Өөрийн хүүхдийг чухал гэж бодож байгаа шиг бусдын хүүхдийг ч гэсэн чухал гэж хардаг байгаасаа гэж би хүсмээр байна. За өнөөдрийн дугаараа бол энэ хүрээд дуусж байна. Анхааралтай энэ хүртэл сонссон та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Санал хүсэлт байх юм бол комментэд үлдээгээрэй. Дараагийн дугаараар жинхнээсээ яг Дэгийн гэр бүлийн яриад Дурсамж 1988 гэдэг киногоо дуусгая. Тэгээ эх 7 хоногийн дугаар дээрээ би дараагийн кино ямар кино байх талаар хэлнэ за. Анхааралтай сонссонд дахин баярлалаа. Баяртай.